Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Цаг руу эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ Тайванд бөө юм болоод байгаа хэргийн талаар ярилцсан. Өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2025 оны 12 сарын 19-ны 5 цаг 24 минутанд Тайван хотын нийслэл Тайбэй метроны буудлын M7 болон M8 дугаар гарцны ойролцоо бүхэлдээ хар хувцас өмсөж маск зүүсэх хэрэгтэй сакс маягийн зүйл чирсээр метроны буудлал орж саксан дотроос нудрагны хэмжээтэй зүйл гаргаж ирээд шал руу шидсэн. Залуугийн шидсэн зүйл смог гранат буюу их хэмжээний утаа гаргаж үзэгдэх орчин хязгаарлах зорилттой. Ингээд гинэт метроны буудлаар дүүрэн утаа осныг харсан хүмүүс айж хаашаа явахаа ч мэдэхгүй дэмий эргэлзэх үеэр утаан дундаас нэг залуу баруун гартаа 30 см урттай хутга барьсаар гарч ирдэг. Өөрөө масктай байсан болохоор утаан дундуур юу ч болоогүй юм шиг явдаг. Энэ үед дууд тохионууд дуурч хүн болон гарах гарт хайхад эрэгтэй яарахгүй болохгүй нэгэд өөрийг нь зогсоохыг оролцсон 57 настай эрэгтэйг ямар ч эргэлзээгүй гэц рүү нутгалсан. Ихэвчлэн хутга хавирганы яс юм уу ямар нэгэн ясанд гацаад үлддэгч тэгэлгүй шууд гэц рүү нэвт орсон байгааг харах юм бол хутга нэлээд сайн эргэлдэг хүн шиг харагдсан. Хохирогч 57 настай Юу Чайчанг харамсалтай нэмлэгт очиод нас оржээ. Хэрэгтэн сагсаа чирч цаашаа яваад хаа сайгүй гал тавьсан. Хэсэг хугацааны дараа скутер унаж метроны буудлын ойролцоо байх буудлал руу ордог. 2 хоногийн өмнө 12 сарын 17-нд энэ буудалд орсон тэрээр өрөөрөөгөө очиж бүх хувцас солиод буцаад гадагшаа гарч S-Light гэх худалдааны төвийн урд ажил тарах цагаар буюу 6 цагийн үед ирж явган үний замын гол цугаад цүнхээ ухна. Түүний өмссөн гутал нь хар өнгөтэй нилээн зузаан хамгаалтын гутал шиг харагдах ба бүслэгэндээ хутга зүүсэн байдаг. Энд ч бас утаад гарнаад гаргаж шидэх ба гэрлэн дохио өөрчлөгдсөн ч буцаж цугаад цүнхээ ухдаг. Машинууд сигналцгаагч тоохгүй цүнхээ ухсаар 30 см-ийн хутгаа гаргаж ирээд худалдааны төв рүү орж 4 давхар руу гараад 37 настай Ван утгалсан. Ван эмнэлэг түргэгдсэн ч 4 цагийн дараа нас оржээ. Мөн 37 настай Шао гэх эрэгтэй нас орсон. Цагдаа нар дуудлага авч хэрэгтний араас явхад 4 давхраас 6 давхар руу шатаар явж аваарын хаалгаар дээвэр рүү гарчээ. Цагдаа нар дээврийн хаалганы үүдэнд ирж гараа өргөд гараад ирэхсээр дээвэр рүү болгоомжтой гарахад тэнд хинч байсангүй. Харин шалан дээр хэрэгтэй өмсөжсэн хувцас, бэлги, цаг болон сум нэвтэрдгүй хантаазаа тайлж үлдээсэн. Цагдаа нар дөнгөж хувцснуудыг олохдоо зэрэгцээд хин нэгний хашаагаар чимээ гарсан бөгөөд доошоо хартал хэрэгтэн дээврийн хажуугийн ашлагаар дамжиж яваад цаас айрцаг овоосон яг энэ газарт унсан. Тэр дороо түргэн тусламжийн машин ирсэн ч аль хэдийн нас оржээ. Цагдаа нар халаасыг нь шалгахад асаагуур, шүтэнц, хагарсан утас, иргэний үнэмлэгтэй гарч ирсэн. Хэрэгтнийг 1998 онд төрсөн 27 настай Жангвон гэдэг. Тэрээр зөвхөн хутганы эрэг хийгээд зогсохгүй метроны буудлал руу очихоос өмнө 15 цаг 46 минутанд Жоншон хотын гудамжинд гал тавьжээ. Азар гэмтсэн хүн байгаагүй ч 3 мотоцикл, 2 машин шатжээ. Ингээд болоогүй Жангвон өөрийнхөө амьдардаг байсан байранд хүртэл гал тавьсан. Цагдаа нар шалтгааныг нь гал тавьж цагдаа болон хүмүүсийн анхаарлыг татаад өөрөө хотын төв рүү явж хүн амны эрэг хийх зорилготой байсан гэж таамагладаг. Тэрээр утаад гарнатаа нэг газраас судалдаж авсан юм байна. Жангвоны гэрт очиход хэрэгээ төлөвлөختөө ашигласан iPad, компьютер, зэвсгийн материал гэх мэт зүйлүүд байсан. Аз болоход түүний амьдардаг орон сууцнд тийм ноцтой гал гараагүй. Жангвон байр, гудамжинд гал тавихаас эхлээд худалдааны төвийн дээвэр хүртэл нийт 3 цаг зарцуулсан бөгөөд ийм богинохоо хугацаанд 3 хүний амьд төржээ. Жангвоныг нас барахад зарим хүмүүс осол байсан гэдэг бол зарим нь амиа орлолт. Үгүй бол цагдаа нар түүнийг хөөснөөс олж айсандаа унсан гэж таамагладаг. Мөн хяналтын камерын бичлэгийг харахад Жангвон нэг их яарс харагдаагүй. Дээрээс нь нүдний шил цагаа хүртэл орхисон байгааг нь харуул яа харахгүй амиа орлохоор анханасаа шийдсэн байхаа гэцгээдэг. Гэтэл Жангвон хэд хоногийн өмнө энэ худалдааны төвд ирж эргэн тойрныг нь судалсан бөгөөд мэдээллийн ажилтнаас дээвэр рүү яаж гарах вэ? Гацуурны зураг дарах гэсэн юм а ямар нэгэн арга байгаа юу гэж асуусан. Ажилтан дээвэр рүү гарах хориотой гэж хэлсэн ч хаалга онгорхой байсан тул дээшээ гарчээ. Барилгын гадна талыг харуул хашлагнууд байгаа. Тэр хашлагаар болгоомжтой тоошоо бууж чадах юм бол ус зайлуулах хоолоогоор дамжаад буух боломжтой. Эхийн тулд нүдний шил малгай гэж саад болох зүйлүүдэд тайлж үлдээгээд буухтаа хөл алдаж унсан юм шиг харагддаг. Жангвон хайрцаг овоолсон хэсэгт унвал аюулгүй гэж утсан ч тийм байгаагүй. Ингээд Жангвоноос олж амнасаа алдсан 4, бэртэж гэмтсэн 11 хүн байгаа. Гэмтсэн хүмүүсийн дунд дохын алдартай нэг хүн байсан бөгөөд хэрвээ Жангвон тэр хүнийг хутгалж дараа нь цустай утгаараа өөр хүмүүсийг гэмтээсэн бол халдварлах боломжтой байсан гэж үзээд шалгалт явуулж байгаа гинэ. Метроны буудалд хэрэгтнийг зогсоох жоод амиа алдсан 57 настай Юу Чайжан Жангвон дээр ноцолдож үлдээд олон хүнийг цугтаалгаж чадсан. Тэрээр санхүүгийн салбарт ажилладаг бөгөөд өдрөө болгон Тайбэй руу метрогоор ажилдаа явдагч нэг өдөр галзуун навчтай таарч амиа алдсан. 2014 онд Тайванд
Энэ эрэхтэй маш төстэй хэрэг гарч ирсэн гинэ. Тэр үед юу ч хайчаа найздаа хэрвээ би тэнд байсан бол яаж ийгээд хэрэгтнийг цогсоох байсан гэж ярьдаг байжээ. Ингээд 12 сарын 21-нд Тайбэй хотын дарга юу ч хайчаанд зөрөгтэй иргэний шагнал өгч нөхөн төлбөр олгож 6 сая Нью Тайван доллар өгсөн ба амийг нь аварсан хүмүүс сайн дурын байгууллагууд маш их хандив цуглуулж чадсан ч юу ч хайчааны гэр бүл иргэдэд хандаж хандив цуглуулах шаардлагагүй. Яагад гэвэл юу ч хайчаа аль хэдийнэ нас барсан. Үнэтэй эмчилгээ хийлгээд ч босч ирэхгүй учраас энэ их мөнгийг хэрэглэх газар байхгүй. Тийм болохоор биднээс илүү хэцүү амьдралтай хүмүүст хандивлаасаа гэж хүсэж байна гэдэг. Үлдсэн 3 хүний нөхөн төлбөрийг Тайбэй хотоос өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тэдэнд зориулж дурсгалын самбар хийхээр болсон. Худалдааны төвийн ойр хаваар зул сарын бараа зарах хүмүүс их байсан ч хохирогчдын дурсгал зориулж 3 өдөр ажиллаагүй. Тайванаас энэ эргийг террорист халдлага биш гэж үзсэн. Олон улсын хэмжээнд террорист халдлагад ангилахын тулд улс төр, үзэл суртал, шашин шүтлэг гээд тодорхой зорилготой байх ёстой гинэ. Террористууд хэрэгээ ичээд бидний хэлснээр хийхгүй бол ийм зүйл болно гэх мэтээр гарч ирж сүрдүүлд юм байна. Энийг террорист халдлага гэж нэрлэдэг. Гэтэл энэ иргэдээр олон тооны хүмүүсийн эсрэг төлөвлөсөн ялгуурлан гадуурхгүйгээр үйлцэн аллага гэдэг. Хэрэгтэй 27 настай Жангвон нь сэтгцийн өвчнөд түүхгүй хэрэг гарах үед эрен сурвалжлагдчихсэн. Шалтгаан нь цэргийн албаны тухай хуулийг хэд хэд удаа зөрчсөн бөгөөд цэрэгт явахгүй тулд олон удаа хаягаас олж 2 жилийн өмнө гэр бүлээс хүртэл холбоогоо тасалсан. Тэрээр тогтвортой ажилгүй ганцаараа амьдардаг байсан. Нэг орон сууцнд харуул идэг байсан ба хошин суугчдын хэлснээр дуу муутай, ажилдаа муу, өдөржингөө уцаа ухаас үр зүйл хийдэггүй байсан гэн. Гэтэл 2 жил сургаггүй байсан хүүгээ аав ээж нь мэдээгээр харсан. Ингээд хүүгийнхээ өмнөөс сэтгүүлчдийн урд гарч өвдөг сөгдөн ард түмнээс уучлалтгүйжээ. Жангвон аль хэдийнэ насанд хүрсэн учраас аав ээж нь заавал уучлахгүй галбгүй ч ёс суртахууны хувьд заавал хийх ёстой зүйлгээд уучлалтгүйсэн байна. Цагдаа нар Жангвоны 2025 оны 1 сараас эхэлж амьдарсан орон сууцнд очиход энд амьдрахын тулд биш ямар нэгэн зүйл үйлдвэрлэхийн тулд түрээсэлсэн юм шиг харагддаг. Цагдаа нар хамгийн түрүүнд компьютерийг сэргээх гэж оролцсон ч шатсан учраас ямар ч боломж байгаагүй. Оронд нь iPad-ыг шалгахад 2014 онд метронд болсон эргийг маш нарийн судалсан байв. Энэ эргээр 4 нас барж хэрэгтэн Жонжэд цаазын алуугч 2 жилийн дараа буюу 2016 онд гүйцэлдүүлсэн. Гэтэл Жангвон энэ хүн ямар амьдралаар амьдарсан? Яаж энэ эргээ хийсэн талаар нь маш нарийн судалж падныхаа тэмдэглэл хэсэгт Тайваны засгийн газар Жонжигаас уучлалт гуйх ёстой гэж бичсэн байхаас гадна хэрэгээ төлөвлөжээ. Хаана, хизээ, ямар хэрэг хийхээ. Эхлээд тээврийн хэрэгсэл, дараа нь орон сууцыг шатааж тэрний дараа метроны буудал ороод тэндээсээ худалдааны төв рүү дайрч хамгийн сүүлд худалдааны төвийн дээврээр дамжиж цухтана. 6 давхраас 2 давхар хүртэл дамжиж чадах юм бол 2 давхраас овоолсон хайрцаган дээр унаад цухтана гэж төлөвлөжээ. Тэрээр хинтээ ч хамтраагүй ганцаараа бүх зүйлийг хийсэн бөгөөд 2024 оны 4 сараас эхлээд жил хагасын турш хэрэгээ төлөвлөсөн. Мөн орон сууцнаас гадна хостел түрээсэлдэг байсан гинэ. Тэндээс металл лаз, цавуу, утаад гарнат, модны үртэс, гал гарахтаа ашигладаг өөрийнх нь хийсэн юмнууд маш их хэмжээтэй гарч ирсэн. Хэрвээ Жангвон өвхгээгүй цагдаа нар түүнийг барьж чадаагүйсэн бол хэрэгээ үргэлжлүүлэх байсан юм шиг харагддаг. Төлөвлөгөөнд өөр байршил байгаагүй ч хэрэгт ашигласан материалууд нь маш их хэмжээгээр үлдсэн болохоор дахиад хэрэг хийхийг үгүйсэхгүй. Тэрээр зориуд тохирол их учруулахын тулд олон хүнтэй газар сонгосон. Жангвон нас барсан болохоор хэргийн зэдэл хийл олоогүй. Энэ эргийн дараа Тайваны засгийн газраас метро, нисэх хонгоц, автобусны буудал гээд олон нийтийн газар нэмэлт хяналтын ажилтнууд байрлуулж хяналтын камерыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймэрхүү эргүүд гарсны дараа заавал гарч ирдэг зүйл бол сүрдүүлгүүд. Өнөөдөр өчигдрөөс илүү олон хүний амьд хүрэх болно гэх мэт занал хийлэл 20 гаруй бүртгэгдсэн. Цагдаа нарыг шалгах явцад санаа зовоос нь нэг пост байсан нь би Жангвоны хамсаатан анханасаа гинэт дайрах биш орой ажил тарах цагаар 5-7 цагийн хооронд утаад гарнаа тасааж 2 цагийн турш хэнийг ч ялахгүйгээр алах зорилготой байсан гэдэг. Цагдаа нар энэ постыг үл ошоод чадалгүй шалгаад пост бичсэн үнийг байравчлахад 43 настай энгийн нэг офисын ажилтан байсан. Хөгшин юм байж яагаад ийм зүйл хийсэн бол одоо хүртэл иймэрхүү сүрдүүлсэн пост бичсэн шалтгаанаар баривчлагдсан нийт 3 хүн байгаа маань. Хаан ч авсан болгоомж илүүтэхгүй гэж хэлээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.